Сайн байцгаана уу? Докторийнхоо энэ удаагийн дугаараар бүгд найрамдах Турк улсын коуч их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн захирал Сэлжук Пикер профессортай ярилцахаар бэлэн болсон байна. Та бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэнд баярлалаа. Thank you so much for inviting me here. Thank you. Баярлалаа. Таны хувьд болохоор яг Монголд 2 дахь удаа хүрэлцэн ирж байна. Тэгээ Монголд ирээд ирэх болгондоо яг эмч нарт сургалт семинарыг ороод дээрээс нь хүнд өвчтөй хүмүүсийг үзэж байна. Тэгээд ялангуяа таны хувьд бол дэлхийд танигдсан мэдрэлийн мэс заслын эмчийн хувьд бол яг энэ тархины одоо хавдрын өвчтнүүдэд илүү яг энэ тохирох эмчилгээний аргын талаар өнөөдөр бол бас ярилцъя гэж бодлоо. Яг энэ тархины одоо хавдарт яг хамгийн үр дүнтэй одоо эмчилгээний арга нь яг юу байна? Сүүлийн үед бид тархины хавдартай маш олон өвчтнүүдэд үзлэг хийж байна. Тархины хавдар нь насны хязгааргүй. Шинээр төрснээр адж 95 настай эмэгтэй, эрэгтэй эдж тохиолдож болно. Өнөөдөр мэдрэлийн мэс заслын техник маш их хөгжсөн. Би 33 жил мэдрэлийн мэс засалж хийж байна. Анх ажлын гараагаа эхэлж байсан үеийн техникийн стандартыг өнөөдрийнхтэй харьцуулахад маш их ялгаатай болсон. Өнөөдөр бидэнд тархины хавдрыг эмчлэх олон төрлийн аюулгүй мэс заслын сонголт, янз бүрийн туяа эмчилгээний аргууд, радиотерапи, радио мэс засал, мөн эмийн онкологийн олон арга бий болсон. Эдгээрийн тусламжтайгаар бид тархины хавдартай олон өвчтөнд тусалж чаддаг болсон. Хавдрыг эмчлэхэд хавдрын төрөл, хэмжээ, байрлал, мөн өвчтний мэдрэлийн шинж тэмдэг, нөхцөл байдал маш чухал. Зарим хавдрыг заавал мэс засал хийх шаардлагатай бол заримд нь туяа эмчилгээ, заримд нь эмийн эмчилгээ хэрэгтэй. Өнөөдөр радио найф мэс заслын аргын хөгжлийн ачаар бид толгойг нээхгүйгээр хавдрыг устгах боломжтой болсон. Радио мэс засалд тохиромжтой өвчтөнд энэ нь илүү аюулгүй, илүү сайн арга юм аа. Гэхдээ энэ нь бүх өвчтөнд мэс засал хийнэ гэсэн үг биш бөгөөд зарим өвчтөнд бол мэс засал зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр та сая бол ингээд нээлттэй болон нээлтгүй хагалгаа байдгаа. Тэгээд яг тухайн өвчтний яг одоо нөхцөл байдалд тохирсон төрлийн хагалгааг хийх шаардлагатай гэж хэллээ. Тэгээд энэ нь ямар төрлийн одоо миний хамгийн анхаарлыг татаад байгаа нь хаалттай төрлийн мэс засал гэдэг л дээ. Тархинд ер нь одоо нээлттэй биш одоо хаалтайгаар мэс засал хийж болд юм уу? Радио найф мэс засал гэдэг нь тархины эсвэл биеийн жижиг хэсэг төвлөрсөн туяа өгч хавдрын эсийг устгах арга юм. Эмчилгээний дараа хавдар дахин өсөхгүй, зарим тохиолдолд сар, жил өнгөрөхөд багасж, бүр алга болох ч тохиолдол байдаг. Энэ мэс заслын үед толгойг нээхгүй, цус гарахгүй, эмнэлэг твтэх шаардлагагүй. Өвчтөн нэг өдөр эмчилгээ хийлгээд маргааш нь ажилдаа явж чадна гэсэн үг. Энэ нь амьдралын чанарт маш их ач холбогдолтой. Тэгэхээр хэрв өвчтний хавдар радио мэс засалд тохиромжтой байвал радио мэс засалд орох нь уламжлалт хагалгаанд орсноос хамаагүй илүү давуу талуудтай юм. Өнөөдөр зарим төрлийн хавдартай өвчтнүүдийн 90% нь радио мэс засалд орж байна. 35 жилийн өмнө бол 100% нээлттэй мэс засалд ордог байсан. Гэтэл өнөөдөр 90% нь хаалттай радио мэс засалд орж байна. Тэгэхээр ер нь бол энэ радио мэс засал гэдэг байгаа нь болохоор нөгөө мэс заслуудаас уламжлалт мэс заслаасаа хамаагүй илүү давуу талтай юм байна. За тэгвэл энийг 90 гаруй хувь нь өвчтнүүд 90 гаруй хувь нь хийлгэж байна гэж байна л да. Тэгэхээр яг ямар заалттай өвчтнүүд нь хийлгэж болохгүй байгаа юм бэ? Ямар заалттай өвчтнүүд нь хийлгээд байгаа юм бэ? Тархины хавдар дотроо өөр төрлүүд байдаг. Тархины хавдрыг 3 бүлэгт хувааж болно. Нэг нь тархинаас өөрөөс нь үүссэн хавдар буюу гли хавдар гэж бий. Энэ төрлийн хавдарт заавал мэс засал хийх шаардлагатай байдаг. Хоёр дахь нь толгойн өөр хэсгээс гаралтай хавдрын төрөл гэж бий. Жишээ нь тархины мембран бүрхүүл, өнчин тархи гэх мэт. Энэ төрлийн хавдрыг жижиг үед нь туяагаар эмчилж болно. Гурав дахь төрлийн хавдар нь метастаз буюу биеийн өөр хавдраас тархинд тархсан хавдар юм. Энэ төрлийн хавдрыг ч мөн жижиг үед нь нээлттэй хагалгаагаар бус радио мэс заслаар эмчилж болно. 2 болон 3 дугаар бүлгийн хавдрыг радио мэс заслаар эмчлэх боломжтой. Харин эхний төрлийн хавдартай өвчтнүүд мэс засалд зайлшгүй орох шаардлагатай.
Тэгэхээр яг таны хэлснээр бол хавдрын төрлүүдээс хамаарат энэ одоо радио мис заслыг хийх боломжтой боломжгүй гэдэг нь бол тодорхойлогдож байна. Тэгээ та түрүү энэ бол маш давуу талтай, энэ хэлэх юм бол за өвчтөндөө илүү одоо хүндрэл багтай гэж зөвлөсөн. Гэхдээ миний ойлгож байгаагаар болохоор энэ гамма найф радио мис засал гэдэг нь одоо маш их хэмжээний долгионоор тухайн одоо өвчний голомтод гэж хүрээд тэрийг одоо өвчний голомтыг ингээд арилгаад байгаа. Гэхдээ яг тэр долгион очиж байгаа тэр замнан байгаа эдис өөрөө гэмтэх боломжтой юу? Ер нь энд сул тал байгаа юу? Гамма туяаны радио мис засалд бид кобальт 60 их үүсвэрийг ашигладаг. Машинд 192 их үүсвэр дугуй хэлбэрээр байрлсан байдаг. Эдгээрээс гарсан туяа хавдрын эс рүү чиглэж, ДНХ-г нь устгаж, хавдрын эсийг өхүүлдэг. Энэ жижигхэн туяанууд нь замдаа байгаа эрүүл эдэд гэмтэл учруулахгүй. Гэхдээ эдгээр нь нийлэхээр хавдрын эсэд маш хүчтэй энерги өгөн устгадаг. Учир нь энэхүү гамма найф нь хавдрын эсийн ДНХ-д нөлөөлөн устгадаг. Тэгэхээр зөвхөн хавдар нь устдан хажууд нь байгаа эд эсэд учруулах эрсдэл нь маш бага юм. Тэгэхээр ер нь таны түрүү хэлснээр 192 ширхэг цэгээс яг энэ долгионыг ингээд тойроод одоо хүний толгой байлаа, тарих байлаа гэхэд ингээд олон цэгээс ингээд орж байгаа болохоор нэг бүрчлэн одоо тэр долгион нь ер нь бол хүч нэлээд багтай суулдаг. Гэтэ 192-лаа нийлээд голомжтой нь очихоор тэр голомтыг одоо устгах одоо үндэстэй боломжтой болоод байна гэж ойлголоо. Тэгэхээр миний бас нэг асуумаар байгаа юм нь одоо хүүхдүүд ялангуяа за тархины хөгжил нь арай бүрэлдэж дуусааг байгаа. Ер нь бол 21 нас хүртэл хүний тархи бүрэлдээд хөгждөг гэдэг. Энэ одоо бага насны хүүхдүүд хэрвээ хавдартай болоод энэ gamma ray radio surgery за энэ мис заслыг хийлгэхэд одоо хэдий тэр нэг долгион бүрэн сул одоо тухайн эдсийг замдаа байгаа эдсийг өхүүлэхгүй гэж байгаа ч гэсэн яг ингээ хөгжлийнхөө явцад байгаа тэр хүүхдүүдэд хүүхдүүд тархины хавдартай болох тохиолдол байдаг. Ихэнх тохиолдолд хүүхдийн тархины хавдрыг хагалгаагаар авдаг. Хагалгаагаар зарим тохиолдолд хавдрыг бүрэн авах боломжтой байдаг бол зарим тохиолдолд нь бүрэн авах боломжгүй нөхцөл байдалтай байдаг. Энэ үед нэмэлтээр радио найф мис заслыг хийдэг. Радио найф мис засал нь маш бага туяад бол хүүхдийн IQ, ой санамжинд төдийлөн сөрөг нөлөөгүй байдаг. Харин тархийг бүхэлд нь радио туяагаар эмчилбэл хүүхдийн тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Радио найф мис засал нь тухайн хавдар байгаа тодорхой жижиг цэгтэл үйлчилдэг тул сөрөг нөлөөгүй байдаг. Тэгэхээр хэрв хавдрын нөхцөл байдал тохирч байвал радио найф мис заслыг сонгох нь хүүхдэд радио туяан эмчилгээ хийснээс хамаагүй дээр сонголт юм. Гэхдээ хавдрын нөхцөл байдлаас шалтгаалan зарим тохиолдолд радио туяан эмчилгээ хийх шаардлагатай болдог. Тэгвэл энэ радио мис заслыг давтан хийх боломжтой юу? Зарим одоо хор тавдар ер нь хавдрууд дахих магадaltaй байгаа гэдэг. Дахсан тохиолдолд одоо энэ мис заслыг давтан хийх боломжтой юм болов уу? Давтан хийх боломжтой юу? Зарим өвчтний хавдар анхны гамма радио мис заслын дараа дахидаг бөгөөд хэрв дахилтын хэмжээ бага байвал хоёр дахь гамма радио мис засал хийж болно. Гэхдээ дахилт маш том хэмжээтэй бол өвчтөнд мис засал хийх шаардлагатай болно. Харин үсэрхийллийн хувьд бол өөр ойлголт юм. Хорд хавдартай өвчтнүүд урд өмнөхтэй харьцуулахад илүү урт насалдаг болсон тул тархинд дахин шинэ үсэрхийлэл үүсэх магадлалтай байдаг. Ийм тохиолдолд гамма мис заслаар эмчилж болно. Үсэрхийлсэн тохиолдолд бид өвчтнийг тархины бүх төрлийн туяа эмчилгээнээс хол байлгахыг хичээдэг. Жишээлбэл хэрв өвчтөн тархинда 5-10 үсэрхийлэлтэй байлаа гэхэд бид гамма радио мис засал хийн тархины эрүүл хэсгүүдийг радио долгионоор гэмтээдэггүй. Хэрв тухайн өвчтөн 6 сарын дараа 5-10 үсэрхийлэлтэй боллоо гэж бодоход бид тэдгээрийг гамма найф мис заслаар арилгаж чадна. Би хувьдаа тархины үсэрхийлэлтэй олон өвчтнийг эмчилж байсан бөгөөд хорд хавдрын үсэрхийлэлтэй зарим өвчтнийг бид 6 өөр аргаар эмчилж байсан. Тиймээс эдгээр өвчтнүүдэд радио мис заслыг ашиглаж болно. Харин цацраг туяан эмчилгээг бид зөвхөн тархийг бүхэлд нь эмчлэх шаардлагатай үед л ашиглах гэж хичээдэг.
Тэгэхээр яг энэ Gamma Knife радио мис засал нь болохоор олон улсад одоо хэрэгжиж эхлэх маш олон жил за бараг 60-аад оноос эхэлж ашиглагдаж эхэлж байгаа. Гэхдээ Монгол улсад болохоор энэ нэвтэрч эхлэегүй ашиглагддаггүй. За Монгол улсад байгаа өвчтнүүд маань тий тархины хавдартай болсон хүмүүс маань болохоор энэ имчилгээг авахын тулд мис засалд орохын тулд хэлийн дэс авах шаардлагатай болдог. За тэнгууд юу тулгардаг вэ гэхээр нөгөө нэг имж баг хамт олон сайн уу, эмнэлэг найдвартай эмнэлэг үү, тоног төхөөрөмж нь сайн уу тий маш олон зүйлийг одоо харж үзэх шаардлагатай болдог. Тэгээд ингээд харахаар таны хувьд болохоор дэлхийд танигдсан одоо мэрэгжлийн мэдрэлийн мис заслын эмчийн хувьд яг энэ тасга бас ахлаад явж байгаа захирлын хувьд яг энэ коуч эмнэлгийн маань Gamma Knife тасаг маань одоо хамгийн анхны удаа шилдгээр одоо тодорч өгсөн. За одоо энэ тасгийн хувьд хэлэхэд яг ямар болцлыг хангасан ямар эмнэлэгт хүмүүс маань очиж үзүүлвэл илүүтэй ирээдэг вэ? Миний хувьд би Gamma радио мис заслыг 1999 оноос хийж эхэлсэн. Сүүлийн 26 жилийн хугацаанд би 15,000 гаруй өвчтөнд Gamma радио мис засал хийсэн байна. Мэдээж ажлаа эхнээс нь зөв өндөр стандартаар хийхийг хичээдэг. 3 жилийн өмнө бид олон улсын стереотактик радио мис заслын нийгэмлэгээс гэрчилгээ авах хүсэл гаргасан бөгөөд тус нийгэмлэгээс манай төвд ирж дүрс оншилгоо, төлөвлөлт, эмчилгээний дараах хяналт гээд бүх зүйлийг шалгасан. Тэгээд биднийг бүх талын радио мис заслыг маш сайн хийдэг гэж дүгнэн Center of Excellence гэрчилгээ олгосон бөгөөд энэ нь манай төв дэлхийд анх удаа энэ гэрчилгээг авсан төв болсон байдаг. Бид өвчтнүүдийн төлөө хамгийн сайнаараа эмчилгээ хийхийг хичээдэг. Миний зөвлөмж гэвэл Gamma Knife радио мис засал шаардлагатай өвчтөн тухайн хагалгаа хийх гэж буй эмнэлгийнхээ багийг нь шалгах хэрэгтэй. Өмнө нь ямар үйл ажиллагаа хийж байсан, ямар нэг аккредитац эсвэл гэрчилгээ авсан эсхийг шалгах хэрэгтэй. Тэгж байж л тухайн төвд итгэж эмчилгээгээ хийлгэж болно. Энэ нь өвчтнүүдэд маш чухал гэж бодож байна. Коуч эмнэлгийн маань яг энэ Gamma Knife-ийн тасаг нь бол хамгийн анхны удаа дэлхийд хамгийн анхны удаас итгэмжлэгдсэн Gamma Knife-ийн тасаг болсон гэдэг утгаарч тэр монголчууд бас нэлээдгүй очиж үйлчлүүлсэн гэж байсан. Тэгэхээр монгол өвчтнүүд дийн талаар бас асуух гэсэн. Ер нь монгол өвчтнүүд маань ирэхэд анхаарах зүйл байдаггүй. Монгол өвчтнүүдийн маань түгээмэл байдаг шинж чанар юу вэ? Өнөөдөр Монголд маш сайн эмнэлгүүд, өндөр боловсролтой мэдрэлийн мис засалчид олон байна. Монголчууд үнэхээр азтай. Гэхдээ зарим оншилгоо, зарим нөхцөлд Монголд одоогоор байхгүй. Техник, тоног төхөөрөмж шаардлагатай болох магадлалтай байдаг. Бид сүүлийн хэдэн жилд янз бүрийн заалттай Монголын бараг 20 өвчтөнд эмчилгээ хийсэн бөгөөд одоо тэдний дийлэнх нь амьдралдаа сэтгэл хангалуун, амьдралын чанар нь маш өндөр байна. Тэр ч утгаараа энд маш сайн эмчнэр байгаа тул өвчтнүүд эмчийнхээ зааврыг дагах хэрэгтэй гэж би зөвлөмөр байна. Туркт ч гэсэн олон өвчтөн эмчийн хэлсэн зөвлөмжийг дагдаггүй. Эмчийн зааврыг дагах нь маш чухал. Өвчтнүүд эмчийн хяналтанда тогтмол орох ёстой. Хэрв эмчийн хяналтын MRI зураг авахыг заасан бол заавал авах хэрэгтэй. Монголд ч, Туркт ч энэ асуудал адилхан байна. Энэ бол дэлхийд даяар нийтлэг асуудал. Тиймээс өвчтнүүдэд зөвлөхөд эмчийнхээ зааврыг дагаарай. Тэд танд туслахыг хичээж байгаа. Хэрв хяналтын MRI, цусны шинжилгээ гэх мэт зүйлсийг шаардвал цаг тухайд нь хийлгээрэй. Орхигдуулах гэж оролдох хэрэггүй. Яг тийм шиг яг Монголд ч гэсэн энэ бол айгүй түгээмэл тохиолддог асуудал байдаг. Хүмүүс маань яг эмчтэй очиж үзүүлээл, энэ бичүүлээд авчдаг, эмчилгээ бичүүлээд авчдаг. Бүх төрлийн өвчин дээр тэгээд яг эхний 7 хоног бод 2 дахь 7 хоног бод урт хугацаагаар уудаг одоо эмчилгээн дээр эмчтэй очиж үзүүлэх шаардлагатай тохиолдлуудад бол ерөнхийдөө явж байгаад ер нь хайчдаг талтай байдаг. За яавал гэжтэй гэдээ орхичдаг ч юм уу. За тэгвэл яг одоо ялангуяа тархины хавдар гэдэг ч юм бол маш одоо хүнд төрлийн одоо сериосны төрлийн өвчлөл байх. Тэгэхээр хэрвээ эмчийнхаа зааврыг дагахгүй тэгээд орхичих юм бол юу болох боломжтой? Зарим тохиолдолд бид тархины хавдартай өвчтөнд мис засал хийдэг. Хэрв хавдар үлдсэн бол бүх хавдрыг нь авч чадаагүй бол тархинд хавдрын хэсэг нь үлддэг. Зарим тохиолдолд хавдрыг бүхэлд нь авсан ч
Өвчтөнд жишээ нь туяа эмчилгээ, радио мэдсэл, зарим эмийн эмчилгээ, хавдрын эмчилгээ гэх мэт нэмэлт эмчилгээ хийх шаардлагатай болдог. Эдгээр нь маш чухал. Өвчтнүүд мэс заслын дараа би зүгээр болсон, нэмэлт эмчилгээ хэрэггүй гэж боддог. Тэгээд туяа эмчилгээ хийлгэхгүй, эм хэрэггүй гэж өөрсдөө үзээд буруутдаг. Дараа нь хэдэн 7 хоног, сар жил өнгөрөөд хавдар дахин урахад бидэн дээр хүрээд ирдэг. Тэгээд дахин мэс засал хийх шаардлагатай болно. Энэ нь тарих болон бие махбодод сайн биш. Тиймээс бид зөвлөхдөө бид хавдрын ихэнх хэсгийг авсан хэдий ч хавдрын жижиг үлдэгдэл байна. Радио мэс засалд орж тэр жижиг хэсгийг устгаа гэж хэлдэг. Өвчтнүүд заавал үнийг хийх ёстой. Үлдэгдэл хавдрыг үл тоомсорлож болохгүй. Энэ нь зөвхөн Монголын өвчтнүүдэд биш, дэлхийн бүх өвчтөнд чухал. Маш чухал зүйлгүй шүү яа тэгэхээр чи бид нэр цахилгаан баттай байж ижил юм бол аливаа өвчлөлийн ард бол гарах боломжтой байдаг. Ингээд нэвтрүүлгийнхаа подкастынхаа төгсгөлд бол асуултыг нээлттэй үлдээж танд Монголын маань нийт ард иргэдэд энэ подкастын маань үзэж байгаа үзэгчдэд хандаж хэлэх зүйл байна уу? Мэдээж тархины хавдраар онцлогдох нь хэнд ч, надад ч, танд ч сайн зүйл биш. Гэхдээ өнөөдөр мэдрэлийн мэс засалд энэ өвчнийг даван туулах олон тоног төхөөрөмж бий. Бидэнд олон зэвсэг байна. Тиймээс тархины хавдартай боллоо гэд хитэх сэтгэлээр унах хэрэггүй. Эрүүл мэндийн дүрмийг дагаж, эмчилгээний зааврыг дагаж, эмчийнхээ хэлсэн бүхнийг дагаарай. Ихэнх тохиолдолд өнөө цаг үед тархины хавдрыг даван туулах боломжтой болсон. Тиймээс эмчээсээ зөв тусламж авахыг бүү мартаарай. Монголд 2 хоногийн хугацаатай ирсэн үзлийнхаа маш үнэтэй цагаас биднэрт гаргаад ирсэн танд маш их баярлалаа. Ингээд цаашдын ажилд амжилт хүсье. Монголд ирсэндээ баяртай байна. Монголын өвчтнүүдэд туслах нь надад нэр төрийн хэрэг юм. Хизээд хэрэг болоход би бэлэн байна. Та бүхэнд маш их баярлалаа. Whenever they need me, I'm here. Thank you so much.